Хүндрэлтэн байгаль дэлхийгээ танин мэд хийхээр Тэнгэрийн ашиг ажиглаж, улирал цагийн өөрчлөлтийг тэмдэглэн үлдээж ирсэн түүхтэй. Монголчууд ч мөн адил Тэнгэрээ шинжин, салхи, үүл, хур борооны шинжийг ажин, өдөр сар улирал жилээр байгалийн эсийг таамаглан үеэс үед өвлүүлэн их дэлхийтэйгээ зохицон нүүдэлэн амьдарч иржээ. Харин энэхүү уламжилт мэдлэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй ажиглалд хэмжилт болгон хөгжүүлэх шинэ үе 20 дугаар зууны ихэнх үед эхэлсэн юм. Содорчгийн хүрээлэн болон бусад түүхчдийн тэмдэглэж үлдээснээр ламын хүрээ буюу одоогийн Бэндэр сумд 1926-1927 онуудад мал эмнэлгийн Орос мэргэжилтнүүд цагаагаар ажиглалт хэмжилтийг хамт давхар хийжсэн бас түүхийн баримтуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм а. Хинтээ аймгийн ус цагуурчтын түүхт 90 жилийн хойгоо шинжилгээ мэдээлэл үйлчилгээний ажлын чанар ахиц өргөөжийг дээшлүүлсэн спорт урлын амжилт гаргасан энэ сайхан амжилтуудаар угтаж байна. Төр иргэний өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байгаль цагуур нийгмийн ямар ч нөхцөлд дасралтгүй ажиллаж амжилтуудыг үзүүлж ирсэн үе үеийн удирдлагууд, ус цагуурчид, албан хаагчид, ахмад буурлууд болон биднийг хамтран дэмжин ажилласан Хинтээ аймгийн үе үеийн удирдлагууд, цагуур орчин шинжилгээний газар, ус цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн нислэгийн цагуурын төв, байгаль орчин хэмжилт зүүн төв, лаборатори болон аймагуудын ус цагуур орчны шинжилгээний төвийн удирдлага, албан хаагчид та бүхэндээ баярлаж талархснаа илэрхийлэн Хинтээ аймагт ус цагуурын байгууллага байгуулагдсны түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргье. 1924 онд Монгол улсад ус цагуурын байгууллага үүсэж байгуулагдсанаар үндэсний хэмжээнд цагаагаар ус судлалын ажиглалтыг тогтмол хөгжүүлэх суурь тавигдав. Үүнээс 2 жилийн дараа буюу 1926 оноос цагуурын ажлыг орон нутагт өргөжүүлэх зорилгоор суурин газруудад ажиглалт хийж эхэлсний дотор тухайн үеийн хан Хинтээ уулын аймгийн Өндөр хаан, ламын хүрээ буюу өнөөгийн Бэндэр сум багтаж байлаа. Хэдийгээр тухайн үеийн ажиглалт хэмжилт тасалдалтай, боловсруулсан материалын чанар хангалтгүй байсан ч энэ Хинтээ нутагт орчин үеийн ус цагуурын албаны эхлэл болж өнөөдрийн хөгжлийн анхны суурийг тавьсан түүхэн алхам болсон юм. 1936 оны 8 дугаар сарын 5. Энэ өдөр Монгол улсад тухайн үеийн зөвлөлт холбоот улсын хөрөнгө, техник, арга зүйн дэмжлэгтэйгээр ижил багаж хэрэгсэл нэгдсэн хөтөлбөр, доктортой ажиллагаатай анхны 7 цагуурын станцын нэгийг Өндөр хаан хотод байгуулжээ. Энэхүү өдрийг өнөөдөр Хинтээ аймгийн ус цагуурын байгууллага албан ёсоор үүсэж байгуулагдсан түүхэн өдөр хэмээн үздэг. Төмтийн штабын зүүн талд сүндэрлэн боссон агаар шинжилгээний станц нэртэй анхны өртөөний дараагаар зөвлөлтийн мэргэжилтэн Киселёв ажиллаж байв. Тэр үед станц хоногт 4 удаа буюу 1, 7, 13, 19 цагт ажиглалт хийж мэдээлэлээ Улаанбаатар хот дахь ус цагуурын төвд хүргэдэг байлаа. Тэр үеийн ажиглагчдын гараар бичсэн ТМ1, ТМ2 хүснэгтүүд КМ1 дэвтрүүдэд үлдсэн өдөр бүрийн ажиглалтын тэмдэглэл өнөөдөр ч Монголын ус цагуурын түүхийн үнэт төв болон хадгалагдсаар байна. Эдгээр шаралсан хуудсууд дээр зөвхөн тоо, хэмжилт бус Хинтээ нутгийн тэнгэрийн өнгө төрөх, улирлын өөрчлөлт, олон 10 жилийн цагаагаарын түүх мөн хөрсөн юм. Эхний жилүүдэд гадаадын мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан тус станц 1954 оноос монголчууд биедан ажиллаж эхэлжээ. Энэ үед Өндөр хаан станцын анхны монгол даргаар дашийн даваажав томилогдсон ажиллаж, ажиглагч Норв, Лодон Шарав, Цэндэж нарын хамт Хинтээ нутгийн тэнгэрийг өдөр бүр шинжин эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд үнэт хувь нэмрээ оруулсан юм. 1940 онд Бэндэр суманд 2 дахь цагуурын станц байгуулагдсанаар Хинтээ аймгийн хэмжээнд ажиглалтын сүлжээ улам өргөжөж, сум суурин, гол мөрөн даган ус цагуурын өртөө харуулууд дараалан байгуулагдав. Ингэснээр тэдгээрийг нэгэн удирдлагаар хангах шаардлага бий болж 1963 онд ус цагуурын товчоо байгуулагдсан анхны даргаар Дугаржав томилогджээ. Үүнээс хойш Хинтээ аймгийн ус цагуурын байгууллага цаг үеийн шаардлагад нийцэн бүтэц зохион байгуулалтаа шинжилж, ус цагуурын газар, байгаль орчныг хамгаалах газар, улмаар ус цагуур орчны шинжилгээний алба, өнөөгийн ус цагуур орчны шинжилгээний төв болон хөгжсөөр ирсэн юм. Би Цанжийн Бүд ханд гэдэг нэртэй одоо 90 настай. За тэгээд
цагуурт 60-аад оны ихээр орсон. Тэгээ тэрнээс хойш 80 он хүртэл ажилласан да. Баян адаргад анхлаад орсон. Тэгээд мөрөнгийн харуулд ажиллаж явахдаа за цагуур усны харуулд ингээд даачхан харуул баг 3 харуул хавсарж ирсэн юм дгүү дээ. Тэгээ хамтолондоо тэгээ 90 жилийн ойгоор одоо бүгд л өмнө хөөхтүүд чиглэх хүмүүс үлдэж байна штэ. Тэгээд эх орондоо ихийг бүтээх байлгүй яах вэ? Тэгээ ихийг бүтээж урт наслж удаан жаргацгаагаарэ. Хөөхтүүд минь гэж дахий да. Шилтмэн явсан доор би 1968 онд 10 дугаар анги төгсөөд хосгос жолоочдын эвлийн илгээлтээр Өндөр хаан цагуурын станцид анх ажил амьдралынхаа гарааг эхэлж байсан юм аа. Байгаль цагуурын аюултай үзэгдэл болсон ч тэрний үед юунд би ажиглалт хийх цаг хугацаанд ажиглалт хийн. Тэгээ бидний үед үл ийм гой сайхан хоног төхөөрөмж дутагдaltaй байлаа. Өглөө ажиллаа суугаад биднээс дараагийн ямар ажил байна вэ? Хөдөө аж ахуйн цагуурын ажиглалтаа хийн. Усныхаа цагуурыг ажиглалтыг хийн. Энэ болгонд бидэнд одоо өөр ингэсэн унаа байхгүй. Тэгээ дугуйтай заримд нь явна, заримд нь машин замын машин олж хөдөө аж ахуйн цагуурынхаа ажиглалтанд Өндөр хаан сангийн аж ахуй очиж хийн. Усны ажиглалтанд үер усны аюулын үед чинь одоо бүр усыг их олон хэмжих ёстой байдаг. Одоо ер нь биднээс хөрвөх чадвар сайтай байхыг шаарддаг байлаа л да. За тэгээ энэ 30 гаруй жилийн хугацаанд энэ сайхан анхлан эдэр залуунаснаас бага наснаас шахуу 20 нас хүрэлгүй энэ цагуурын байгууллагад орж ирээд энэ сайхан хамт олонд Ахмад үеэсээ сурч өөрөө сайн болоод дараа нь одоо залуу үедээ зааж сургаж байлаа. 1972 онд Бэндрийн ус цагуурын станцид 4 сарын курс хийгээд анх орж ирэхдээ Бэндрт одоо курс зулахаар зэрэг надаас бусд бүх хүмүүс бол ингээд цагуурт ажиллаж байсан хүн байсан. Курст явуулахаар ямар ч юм мэдлэггүй цагуурын нөгөө юунд курст яваад очицсан. Тэгээ плүгэр гэж одоо бичих гээд би одоо хэдэн дахин биччихэж арай гэдэг плүгэр бичиж сурсан байдгийг. За тэгээд ирээд энэ Хинтээ аймгийнхаа ингээ хойрлогдоод ирэхдээ 72 оны 9 сарын хавьд ирсэн. Тэгэхдээ манай хамгийн одоо цагуурын товчооны дарга усан дорд дарга байсан. Усан дорд дарга бит хоёр одоо 1 жил одоо ажилд орсон л да. Тэр маань товчоон даргаар би цагуурын ажиглагчаар Хинтээ аймгийн Бэндэр сумын цагуурын өтөөний ажиглагчаар ингээ ажилд орж исэн. За тэгээ би ер нь юуны өмнө болохоор зэрэг багш нарын дурсан ярий гэж бодож байна. Тэгээ миний ажилд ороход бол Цэрэн Найдмадгай гэдэг энэ өртөөний дарга хүн байсан. За их мундаг ажилтай, завхалтай тийм хүн байгаа. За аймгаас бол одоо миний багш хамаг ажлын маань одоо ингээд заа зурдаг хүн бол Бадарчгай гэдэг нэг өндөр настай хүн байсан. Тэр Бадарчгай бол ер нь бол ганц надад ч биш энэ миний үеийнхнийг одоо бүгдийг өсгөж хүмүүжүүлсэн гэхүүдээ. За сурж ингэж мундаг хүн байсан. За тэгээд ажиллаж явах хугацаанд бол янз бүрийн одоо гоё юм байна, их аимшигтай тийм цагуурын үзэгдлүүд ажиглагдж байсан. За 1974 оны 7 сарын 21-ний өдөр одоо нэг хурх баригадыг гэдгийгээс та үндсээр нь аваад явчихсан тийм айхтар шуурга болоод одоо 13 хүн нас барж тэнгэрт 30 машиныг хүртэл одоо хийсгэжсэн тийм айхтар шуурга тийм юм тохиолдлоо надад. За тэгээд 80 онд болохоор зэрэг одоо энэ Зөв аймагуудыг бүгдийг хамарсан их айхтар цасан шуурга болсон. 80 оны 4 сарын 17-ны өдөр хамгийн эхлээд одоо нэг би залууханч байсан ирэнд гайхаад байсан. Тэнгэр одоо юу болох нь гэж бодогдоод байсан. Тэгсэн яасан бэхээр зэрэг плүгэр гэдэг маань одоо нэг 10 метрийн өндөрт байгаа штэ. Тэрний өргөл ойрхон шиг үйл хар үйл бүрхсэн ийм байж байсан мөртлөө тэнгэр дуураад эхлээд бол бороо орсон. За тэгжээс нь оройхон тийшээ салхи ширүүсээд баахан цасан шуурга тавиад тэн ч одоо
олон айлын мал хөл одоо нэгдлийн олон мал хөл бүгдээр өргөдөж харагдсан тэр башхна энэ Хинтээ аймгийн төв дээр хүүхэд хүртэл эндсэн явдал байж байгаа. За бас нэг юм нь болохоор зэрэг дахианы өндөг шиг том бөөрнхий мөндөр одоо дахианы өндөгнөөс том шүү бараг. Тийм мөндөр манай биендэрт ороод нөгөө цаг уурын чин юун дээр хөрсөн дээр тавьдаг термометруудыг бүгдийг хаг татаад ингээд ийм айхтар юм болсон. Тэр олон том мөндрүүд бол олон хоног тэг хайлдгүй юм байна лээ. Тэгээ мөндрөөр ингээд цасаар шуурж байгаа юм шиг мөндрөөр шуурсан гэх үедээ. Тэгээ тэр сургуулийн ашаан дараа очиж тэглээд нөгөөх нь бас нэлээд хэд хоног 2-3 хоног байж исэн. Тийм үзэгдлүүд байлаа. Одоо манай цаг уурын байгууллагын 90 жилийн ой болж байгаа учраас би бүх цаг уурчтай, бүх дүүнертэй хамт ажиллаж байсан бүх хүмүүстэй эрүүл мэнд ад жаргал хүсье, ажилд нь амжилт хүсье. Хинтээ аймгийн засаг дарга 2000 оны 1-р сарын 6-ны өдөр 2-р захирамж гарган Хинтээ аймгийн ус цагуур орчны шинжилгээний төвийг байгаль орчин ус цагуурын төв болгон өөрчилсөн хэдий ч 2001 оны 5-р сарын 10-ны өдөр 92 тоод захирамж гарган байгаль орчин ус цагуурын төвийн бүтцийг өөрчлөн ус цагуур орчны шинжилгээний төв болгон захирлаар нь Лувсан гомын чулууныг томилжээ. Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоодыг үндэслэн аймаг нийслэлийн ус цагуур орчны шинжилгээний төвийг 2009 оноос ус цагуур орчны шинжилгээний алба нэртэй болгож орон нутгийн ус цагуур орчны шинжилгээний байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, төсвийн бие даасан байдлыг хэвээрүүлдэж албадын дарга нарыг хуулийн дагуу цагуур орчны шинжилгээний газрын дарга холбогдох аймгийн засаг дарга нартай зөвшөлдсөж дахин томилсон байна. Хинтээ аймгийн ус цагуур орчны шинжилгээний алба 2015 оны 3-р сарын 1-ний өдрөөс цагуурын хэлтэс, ус цагуур орчны шинжилгээний хэлтэс, захиргаа аж ахуйн тасаг гэсэн бүтцтэй болж бүтэц орон тооны хувьд өөрчлөлт орж байсан бол 2025 онд дахин өөрчлөлт орж хэлтсүүдийг татан буулгаснаар одоогийн бүтэц бүрэлдэхүүн бий болсон юм аа. Анх би 1984 онд Бэндэр цагуурын өртөөнд дагалдан ажиглагчаар орж ажилласнээр миний амьдрал ус цагуурын байгууллагатай холбогдсон ийм түүхтэй. 86 онд Монгол Улсын их сургуулийн цагуурын инженерийн ангид орж 5 жил суралцаад 1991 онд аймгийнхаа ус цагуурын товчоонд хуваарлагдаж тэр үед одоо байгаль орчны хяналтын улсын хороо гэж ирсэн. Тэрний томилолтоор анх одоо Хинтээ аймгийн ус цагуурын товчоонд томилогдсон иржсэн. Тэгээд би анх төгсч ирээд урьдчилан мэдээлэх товчоонд ээлжийн инженерээр ажиллаж байгаа, дахлах инженер. За тэгээд дараа нь ерөнхий технологич, технологийн хэлтсийн даргын албан тушаалд. За мөн сүүлд нь цагуур уур амьсгалын боловсруулалтын ерөнхий технологич инженерээр ингээд тасралтгүй 32 жил ажилласан байна. Ажиллаж явахын хугацаанд манай салбарын одоо манай салбарт хийгдэх техник технологийн одоо шинжилэлүүд ерөнхийдөө хийгдсэн байдаг. Тэгээд урьдчилан мэдээлэх салбарт ажиллаж байхад Синоптикийн ажлын байрны автоматжуулалтын 1-2 дугаар шат хэрэгжиж за дараа нь ерөнхий технологич инженерээр ажиллаж байхад хөдөө аж ахуйн цагуурын шинжилгээний ажил шин шатанд гарч за уур амьсгалын боловсруулалтын салбарын персона мис гэдэг програм хангамж одоо үйлдвэрлэл нэвтэрсэн байна. За мөн тэр үед 1900 одоо 2000-ад оны ихэнх үе 2006-аас 8 онууд анхны цагуурын автомат станцууд цагуурын өртөөдөд тавигдж ирсэн ийм төвхтэй. Тэгээд салбарынхаа хөгжлийн энэ техник технологийн шинжилгээний энэ түүхэн цаг үеүүдэд тухайн одоо салбарын ажлыг хариуцсан ажиллаж ирснараа би бахархдаг. Би тэтгэврт гарахаа өмнөх нь 2018-19 онд Хинтээ аймгийн уур амьсгал гадаргын усны лавлах гэсэн ийм одоо бүтээлийг бид нар одоо 2 жилийн туршид олон жилийн судалгаа төвөр материал дээр одоо сууж энэ бүтээлийг бид нар гаргасан манай инженер техникийн ажилчид энэ дээр бас манай талигач чулуун дарга энэ ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан. За тэгээд манай инженер төвшин төгс байна. Тэр үед бас манай мэдээллийн технологийн инженер хийжсэн энэ залуу байна. Энэ програм хангамжийг нь зохиож төвөр одоо архивын мэдээллийг
математик статистик боловсруулалт хийх тэр арга дээр биднэрт ихээхэн хүч туслалцаа үзүүлж байсан. Тэгээд тэр төвөр судалгааг манай инженерүүд дашцран, ариун туяа, хэрлэн чимэг, уран чимэг гэх мэтийн инженерүүд одоо бид энэ төвөр судалгааг хийж энэ хүү бүтээлийг гаргасан. Тэгээд энэ гадаргын усны хэсгийг бол манай ус цагуурын хүрээлэнгийн доктор инженер одоо Оюнбаатар бас удирдах энэ манай ус судлалын инженер техникчтэй хамтарч бас энэ Хинтээ аймгийн гадаргын усны бас лавлах судалгааг энэ номонд оруулсан. Энэ бол туйлын ач холбогдолтой юм бүтээл болсон гэж бид ингэж үздэг. Өнөөдөр ч гэсэн бас энэ манай цагуурчдын төдийгүй цагуугаарыг өдөр тутмын амьдралдаа ашиглаж хэрэглэж байдаг хамтран ажиллагч байгууллагуудын ийм ширээний ном болсон ийм бүтээл болсон байхаа гэж ингэж бодож байна. Үе үеийн одоо цагуурчтай хамт ажиллаж байсан хамт цагуурчид мөр зэрэгцэн ажиллаж байсан нэгэн үеийнхэн нийт залуус сум орон нутгийн бүх өртөө харуулын ажиглагч техникч гээд Хинтээ аймгийн ус цагуурын орчны шинжилгээний албаны 80 гаруй ажиллагчтай халуун ам бүл Хинтээ аймагт ус цагуурын алба үүсч өгснээ түүхт 90 жилийн гал халуун мэндийг дэвшүүлж та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхан хүнийг хүсээрэй. 1954 онд Дашийн Даваажав Өндөрхан станцын анхны Монгол аргаар томилогдсон ажилласан бөгөөд энэ цагаас хойш Адясвар, Бат, Лодон Шарав, Даваажав, Дууржав, Гомбжав, Лувсан дорж, Гомбдорж, Занваатар, Чулуун, Шагдар, Инх цэцэг нарын чадварлаг удирдлагууд удирдан чиглүүлж байсан юм а. Эдгээр дарга нараас хамгийн олон жил буюу 24 жил даргаар ажилласан Лувсан гомбын Чулуун даргаыг онцлохгүй байхын аргагүй. Энэ сайхан хамт олонны бүрдүүлэх ажлыг удирдан зөв чиглүүлсэн бол манай Чулуун дарга. Дарга маань өөрөө миний багаар удирдах чадвар сайтай, өөрөө мэрэгжилтэй салбартай, манлайлагч чадамжтай хүн тул бүхий л салбаруудад хүмүүсийг өдөрлөн дуурайлах, манлайлах, зааж сурах ажлыг биеэрээ үлгэрлэж хийдэг. Түүнчлэн албан хаагчдынхаа ар амьдрал, зовлон жаргал, албан хаагч бүрийн өөрийнх нь авьяас чадвар бүгдийг нь бол бас зөв таньж, тэр бүгдийг нь харж ингээд хөгжүүлдэг. Тэр бүгд дээр нь түшиглэж бас хамтарч багаар ажиллах энэ менежментийг боловсруулж чаддаг мундаг одоо удирдагч хүн. Дээр нь бол үргэлж бүх одоо шийдвэр, бүх төлөвлөлт энэ бүх цаг үеүүдэд бол байнга албан хаагч бүрийн буюу хүн гэсэн төлөө, хүний төлөө гэсэн сэтгэл нь байнга нэгдүгээр тавигдаж явдаг учраас манай албан хаагчид бид бол хоорондоо хүн хүнээ хайрлах, хүн хүнээ хүндлэх энэ одоо сайхан зан чанарыг биднэрт өвлүүлж үлдээсэн. Энэний үр дүнд бол бид нар сайн хамт олон бүрдэж чаддаг. Сайн хамт олон бүрдэхийн хамгийн одоо сайн үр дүн нь бол сайн мэрэгчлэнүүд гардаг, сайн салбар гаргадаг. Гэтэл эндээс маш сайн үр дүн гардаг. Тийм учраас манай ус цагуур орчин шинжилгээний төвийн инженер техникийн албан хаагчид нь бол Монгол Улсын ус цагуурын салбартаа бол хүлээн зөвшөөрөгдсөн инженер техникийн ажилтнууд, хүлээн зөвшөөрөгдсөн салбарууд, тэргүүний салбарууд маш олноор төрж бусад аймаг одоо удирдлагууд маань бид нарыг бас зүй ёсоор хүндэлдэг, зүй ёсоор үнэлдэг ийм сайхан салбар хамт олныг бий болгож чадсан. Тэгээд энэ сайхан хамт олныг удирдах, чиглүүлж, баг болгож мөн энэ ажиллаж исэн болон одоо ажиллаж байгаа энэ албан хаагчдыг бас чадварчуулах, тэр хүмүүсийг одоо хөгжүүлэх энэ их ажлыг удирдан зохион байгуулсан, эхлүүлсэн одоо Чулуун даргатаа мөн хамтарч багаараа ажиллаж чаддаг энэ хамт олондоо бас маш их баярлж талархаж явдаг илэрхийлье. Ус цагуурын өртөө харуул буюу анхан шатны нэгжүүдийн салбарыг хөгжүүлэх, анхан шатны салбарт ажиллаж байгаа техникч нарын ур чадварыг сайжруулахын тулд манай байгууллага буюу манай даргын санаачилсан бол бүх өртөө харуулуудыг компьютероор хангах ажлыг бол бас хамгийн түрүүнд хийж эхэлсэн 2010
10 оны үеэс эхлээд энэ ажлуудыг хийж эхэлсэн. Тэгээ компьютертэй ажиллаж сурсан хүмүүс дараагийн мэрэгжлийн буюу захим одоо боловсролтын програмууд дээр ажиллах дадал хвшлийг эрт суусан учраас одоо төвийн уур амьсгалын хөдөөчмөн цагуурын инженеруудын бас техник ажиллагааг хөнгөвчлсөн юм сайхан ажил болсон. Мөн бид нар дэлхийн одоо цагуурын байгууллагын өмнө хүлээсэн мөнгө ус багтаас татгалзах энэ ажлыг бол бас манай Хинтээ аймгийн ус цагуурын алба албаны дарга чулуун дарга манаас өдөртөн зохион байгуулж цагуурын автомат станцаар 2018 он гэхэд бүх 18 цагуурын өртөө харуулт маань бүрэн хангагдсан. Анх чулуун мэтэр 1987 онд би сургууль төгсөөд Хинтээ аймагт хойрлож очиод танилцж байлаа. Тэр үед чулуун маань Чука маань Хинтээ аймгийн тухайн байгууллагын хамгаалах газрын холбооны инженер ажиллаж ирсэн. За Чукаанд тухайн нэг 2-3 зүйлээр өөрийг нь онцолж ирмээр байгаа. Нэгдүгээр манай найз бол одоо эзэмшсэн мэрэгжил эрхэлсэн ажилдаа дэндүү үнж тийм одоо зарим хүмүүс ярьдагтай фанатик гэж тийм хүн байгаа. За хоёрдугаарт нь манай Чука бол энэ ус цагуурын салбарт одоо хийж үзээгүй ажил мэрэгжил албан тушаалж байхгүй баг. Анх намайг очиход холбооны инженер байсан бол дараагантаа синоптикч ажил хийж байсан, усан салбарт ажиллаж байсан, уур амьсгалын инженер хийж байсан. Тэгээд сүүлийн 20 гаруй жил манай хүн Хинтээ аймгийн ус цагуурын төвийн захирлаар ажиллаж байгаа. За мэдхгүй чадахгүй хэмжээний ус цагуурын салбар байхгүй. За дараа нь манай чулуун маань ер нь их техник сэтгэлгээтэй. Ер нь элдв баг хогноос энэ баг төрөнд баг босгоод ингээд хэрэглээд явж гэдэг хүн байгаа. Дээр нь манай Чука бас тамирчин. Бид нар зарим хүмүүс мэдгүй байж магадгүй. Бидний хамт ажиллаж байхдаа Чука буудлагын спортыг хичээл, буудлагын спортын баг мастер болсон баг. За өшөөсөө хариулт Чука маань дууч. Хинтээ аймгийн ойгоор сайхан ой хийсэн, 90 жилийн хой хийсэн, 80 жилийн хой. Тэгээ Хинтээ аймгийн ус цагуурчдын он концертын хаалт хийжсэн. За чулуун бол эхлээд оператораар ажилласан. Тэгээд сүүлдээ холбооны инженер. За тэгээд тэр нь цагуурын инженер, цагуурын ажиглагч, техникч. За ер нь урьдчилан мэдээлэх инженерээр л ажиллаагүй бах. Бусад бүх салбар дээр маань хүн бол өөрөө ажилдаа сурцсан. Ер нь бол мэрэгжлийн хүн биш. Гэсэн мөртлөө бүх салбар дээр ажиллаж чаддаг, юмаа мэддэг. Ялангуяа технологийн юмыг их сайн мэддэг, маш нарийн мэддэг. Ийм учраас тэр улсуудыг сургах, дадлагжуулах тал дээр чулуун бол сүүлийн жилүүдэд их амжилттай ажилласан. Чулууны нэг онцлог бол инженерийн сэтгэлгээ маш өндөр, үнэхээр. Одоо нэг жишээ дурдахад цагуурын автомат станцаар салбаруудаа хангах талаар Хинтээ аймаг бол маш сайн ажилласан. За яг зүгээр энд байхдаа бас нэгэнд хүн өөрөө санаачлаад хийж байгаа, чадаж байгаа болохоор бас биднээс зөв хэмжээний дэмжлэг тусалцаа бол байх нь байсан. Гэхдээ одоо өнөөдрийн байдлаар яг төв болгон Аранга аймагуудын төслөөр цагуурын харуулуудыг автомат станцд холбогдсон байж байдаг. Гэтэл Хинтээ бол ерөөсөө өөрөө бие дагаад одоо энэ тэндээс өсөлдөж бүх харуулуудаа бол автомат станцтай болгоцсон. Бүх харуулуудад үе эрчим хүчинд холбогдсон. Одоо манай цагуурын станц дээр ирж байгаа станцын мэдээнүүдтэй адилхан Хинтийн харуулуудын мэдээ 5 минут тутамдаа бид нарыг төлөөж аваад ашиглаж байна. За энэ бол чулуун ерөөсөө өөрөө л бие дааж санаачилж хүн амтнаас гуйж ингэж хийсэн. Одоо чулуун өөрийн санаачлаад хийсэн юм тэн дээр их бий. Одоо манай албанд чигээгүй байж байгаа юмнуудыг манай багжийн мэрэгчлүүдийн хамтраад одоо уурсалт хэмжих гэгээ 3000 Оросын одоо багжийг одоо автоматжуулаад яг нэг харьцаныг хавар автоматжуулаад ингээд хийцэн. Одоо бид нар албанд хийж чадаагүй л байна. Тэгэхэд чулуун өөрөө санаачлаад хийчихсэн юмыг тэнд одоо манай давчин энэ төр хийгээд бас нэг тавьдсан төслөө тэнд сайхан ажиллаж байна. За би дээд дурдсан нэг найз чулууныхаа тухай бага наснаасаа параллел ангиасан. Тэгээд цэргийн ангид хамт ус цагуурын байгууллагад хамт одоо бид хамт ирнэ
1-р ангиасаа эхэлсэн гэвэл одоо би 70 нас хүрч байна. 1-р ангиасаа эхэлсэн гэвэл 60 хэдэн жил битээр ер нь яг хамт явсан байх юм аа. Тэгээд яг найзынхаа дараалал зориулаад хамт ажиллаж байсан. Хамт 40 жил болсон хувьд найзынхаа нэг дурсаж ярья. За тэгээд найз маань одоо маш их чадварлаг инженер, аймаг Хинтийн Чулуун гэдэг аймаг улсад нэртэй шинийг зохион бүтээгч чадвартай эгэл сайхан чадвартай инженер хүн байсан. Тэгээд хүний хувьд бол маш зөөлөн. Одоо миний хамгийн гол дурдах гэдэг юм бол одоо ерөөсө манай байгууллагт дандаа тогтвортой ажилласан эмэгтэйчүүд нь 30 хэдэн жил, эрчүүд нь 40 жил ажиллаж тэтгэвртэй гарсан ийм усуд байгаа. Энэ хамгийн гол нь хүнтэй ажиллаж чаддаг, хүнийг зовлон жаргалыг ойлгодог. Тэг нэг шаг өгөөд нэг чулууныг яхаар хүн халж үзээгүй гэж. Хүн өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө одоо нэг шилжих болоод ч юм уу өөрийн хүсэлтээр нэг ажлаас чөлөөлөгдөе гэсэн юу байсан болохоос биш чулууны тушаал халаад ажлаас арга хэмжээ авч халж исэн тийм одоо энэ тийм тушаал гэж байдаггүй гэж бидэд ярьдгийн тийх зөөлөн тусч тэгээд дээрээс хүмүүсийг дагуулж маш их зөвлөж ажиллагаа юу гэдэг. Би одоо нэг Эрдэнэбаатар ганц зэрэг энтергээ дүүнэр гад ээжэнд чулуун даргаыг дагаад яг хамтарч ганц зэрэг үл жолооч нээсэн Эрдэнэбаатар хамт нэг юу ажиллаж явсны станц хоёлаа хамт ажиллаж байсан. Тэгээд чулуун даргаыг дагаад эднэр ч одоо ерөөсө хийхгүй юм байхгүй. Ерөөсө бүх талын мэдлэгтэй, дурслагтай. Одоо манай ганц зэрэг үл одоо ерөөсө ямар ч инженерийн хэмжээнд хийхгүй төрөл байхгүй юм ажилсаг тэгээд чадварлаг ийм болгож хүмүүс байсан. Ер нь их л тийм нийтч элсэг татна шаардлага тавих шаардлага бол 50 их нягт нямба хийл гэдэг ажлыг бол бид тэднийг энд гадаа блокын хашаа хаагаад дарга байхгүй байсан чулуун дараа ирээгүй байсан. Гэхдээ манай цагуурын инженерүүд бол ерөөсөө нэвлэрдэггүй хүн гэж байхгүй л да. Нэвлэр тэгшус ашиглаад хашаага маш сайхан янзлж яснаа. За дарга ирвэл одоо буулгах хохоо. Даргаыг хүлээх үү, нэвлэрээ бариад ирэндээ гэжэтэл нэг гадуур ажилтаа явжгаад бас л нэвлэрээ бариад ирсэн. Тэгээд нэвлэрдэж яснаа. Маш сайн байна гэд. Тэгээ үнэхээр тийм нэг чамбай шалгаж нэг юм чадвартай тийм сайхан хүнлэг сорговчтой яадаг тийм л зөөлөн сайхан хүн байсан да. жилийн Арвин төвхтэй Хинтээ аймгийн ус цагуур орчны шинжилгээний төв нь өдгөө захиргаа аж ахуй, цагуурын алба, байгаль орчны шинжилгээний лаборатори, хөдөө аж ахуйн цагуурын салбар, ус судлалын салбар, урдчлан мэдээлэх салбар, цаг агаарт зориудаар нөлөөлөх хэрлэн бороо экспедиц, багаж хэмжил зүй, систем сүлжээ гэсэн бүтцтэйгээр аймгийн хэмжээнд цагуурын 8 өртөө, хөдөө аж ахуйн цагуурын 10 харуул, ус судлалын 7 харуул, борон дөр сумдах ажиглагчгүй харуултайгаар үйл ажиллагаа явуулж байна. Би 1995 онд Монгол Улсын их сургуулийг ус судлалын инженерээр төгсөж ирээд 95 оныхоо 8 сард энэ байгууллагатай ажиллаад нийтдээ 31 тэтгэгчилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд ус судлалын инженер, ус цагуур орчны шинжилгээний төвийн захирал, ус цагуур орчны технологийн хэлтсийн дарга гэсэн ийм албан тушаал ажлуудыг хийж гүйцэтгэж байлаа. За ингээд ажиллах 31 жилийн хугацаанд маань 2003-аас 2008 онуудад ус цагуурын төвийн албаны даргаар ажиллаж явах хугацаанд бэлчээрийн даацах дамжийг орон нутагт цэгжүүлэх ажлыг одоо бүх ажлуудыг орон нутагта хийж цэгжүүлэх ажлуудыг хийгдсэн. Мөн орон нутгийн инженер техникийн ажилчид бүх нийт ажилчдынхаа ажлын үнэлэмжийг сайжруулах тал дээр шагналт тодорхойлох ажлуудыг бас мэдээдгүй хийж байсан. Үеийн үед хамтран ажилласан Яруу Алтан туяа, Эрдэнэ цэцэг, Шүхэр цэцэг, Дарга Инг цэцэг, Шагдар дарагтайгаа, Талигач Чулуун дарагтайгаа ус цагуурын албаныхаа гал тогоог
22 жил барьснараа би үргэлж бахархдаг. Би бас өөрөөрөө их бахархдаг. 60 энэ 90 жилийн түүхтэй байгууллагын 60, 70, 80, 90 жилийн ойд би оролцож байгаа. 60, 70 жилийн ой тэмдэглэхэд бол тэр үед бол цалингаа 3 сараар хүртэл тавихгүй тийм хүндрэлтэй үе байсан. Тэгээд тэр төсөв 60, 70 жилийн ой тэмдэглэхдээ бол төсөв санхүү босгохын тулд бид нэр хундан цагаан хойно тийм хуримтлал хандвийн аян зарлж бид нэр ээлжэлдэр 7 хоногоор байгууллагаас сурталчилж баг сумдаар явж концерт тоглож тэгж хандив юугаа босгож байсан. Жолооч маань дуулаад инженер маань бүжиглээд би баг хөтлөгч хийх нь холгүй. Үгүй эвсэлгүй хүн чинь хөтлөгч хийж гэж юу аах вэ? Хийгээд л явж байсан. Тэгээд бас өмнөдгөр сумын 13 сансар гэж тийм байгалийн сайхан цогцлолт газар бид нар 10,000 мод суулгахаа 10 хоногийн хугацаатай явахд бол тэр бол өстой миний сэтгэлд одоо тодхон байна. Тэгээд бид нар тэр байгалийн тэр сайхан 13 сансар гэдэг тэр өмнөдгөрийн тэр юунд мод тариад тэрний санхүүжилт тэр санхүүжилтээ манайх 100% мундаг 90% гүйцэтгэлтэй хийсэн гэдэг тэр санхүүжилтээ аваад бид нар Бээжин явж байсан бас. Би чинь 17 онд тэтгэвртээ гараад дараагийн ажлын байр гарч ирсэн. Би тэрнийг өөрөө сонгосон. Өвгөн маань 18 онд бас тэтгэвртээ гараад хоёулаа Хинтээ аймгийн Баяадарга суманд Малчин гэдэг ажил албанд тохогдож очисон. Тэгээд тэнд малчин болоод ажиллаж байхдаа ус цагуурын албаныхаа тэр мэдээллийн үн цэнийг улам илүү ойлгосон. Ер нь бол малчид иргэд бол ерөөсөө жолооч манай цагуурын мэдээллийг хэрэглэгчүүд байхгүй. Малчнаасаа ахуулаад дарга цэргээ хүртэл манай цагуурын мэдээллийг авч байдаг. Би цагуурын мэдээллийг бол нөгөө дотор нь ажиллаж байсан болохоор илүү сайн ойлгосон. Цагуурын салбар нь салбар станц. Харуулуудыг мэргэжил арга зүгээр нэгдсэн удирдлагаар хангах, технологийн мөрдөлтөнд хяналт тавих. Цагуурын станц харуулуудын ажиглалтын их мэдээнд техникийн болон онлайн шүүлт шалгалт хийх, хяналт тавих, зааварчилгаа өгөх, олон жилийн уур амьсгалын үзүүлэлт, мэдээллийн санг бүрдүүлэх, бүс нутгийн уур амьсгалын гормыг тогтоох гэсэн үндсэн шийгүүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд уур амьсгалын технологич инженер Хэрлэн Цэцэг, судалгааны инженер Наран Цэцэг нар ажиллаж байна. Би 2009 онд Монгол Улсын их сургуулийн цагуурын инженерийн ангид төгссөн. Ажлын гараагаа Увсумрын аймгийн цагуурын байгууллагаас эхлээд одоо Хинтээ аймгийн улс цагуурын байгууллагт уур амьсгалын технологич инженер хийж байна. За манайх болохоор улсын сүлжээний 18 салбартай. За тэгээд 2018 онд Монгол Улсын хэмжээнд анхны автомат улсын аймаг болсон. Бор өндөр суманд онцгой байдлын газартай хамтраад автомат станц байршуулад одоо ажиллаж байна. Цаашдаа бол онцлогийн бүс нутгууд дээр бас автомат станц байршуулж ажиллана гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа. За манай уур амьсгалын салбарт ганц чимэг, ариун туяа, даш цэрэн, дорж пүрүү, баяраа гээд олон сайн ажлууд ажиллаж байсан. За амжилтуудаас үрдэх сүүлийн 20 жил гэхэд манайх тогтвортой эхний 5 байрт, улсдаа эхний 5 байрт орж байгаа. За тэгээд энэ амжилтын үндэс суурийг тавьж манай орон нутгийн өртөө харуулуудын ажиглагч техникснаар ажилдаа гэсэн сэтгэлтэй, нэг зорилготой, нэг чиглэлтэй чин сэтгэлээсээ ажиллаа хийдэг учраас бидний өнөөдрийн амжилт бол гарах үндсэн болж авсан. Хинтээ аймгийн уур амьсгалын салбар нь ажлын үзүүлэлтээрээ 2014, 2015, 2016, 2020, 2022 2024 онуудад улсдаа тогтмол 1-р байр эзэлсэн юм а. Би Хинтээ аймгийн улс цагуурын байгууллагад 1976 оны 9-р сард анх эхэлж ажилд орсон. Тэгээд анх дагалдан сурагч гэж яваар ороод одоо миний анхны багш Данингийн Бадарч гэж хүн байсан. Одоо Хинтээ цагуурын одоо ганц найдвартай багш маань та хуучнаар зөвлөх улс сургууль төгсөж ирсэн. Цагуурын талуурын мэдлэгтэй. Тэрнээс хойш одоо тасралтгүй улсад би нэг
41 жил 9 сар ажилласан байгаа. Тэгээд цагуурын байгууллагт бол одоо юуны ажиглагчаас эхлээд усны харуул, техник хөдөөжгөн уур амьсгалын техник байцаагч, хөдөөжгөн цагуурын инженерийн үүрэг гүйцэтгэгч зэрэг ажлуудыг тасралтгүй хийгээд за тэр хооронд одоо олон сайхан хүмүүсийн бадарч байгаа одоо өсгөн манай төвчөний дарга лувшин дарж гэх юм байсан. Тэгээд одоо хамгийн гол одоо сүүлийн дурсахтал одоо надтай тасралтгүй битээр 50 жил хамт явж байсан найз маань сайхан борхон болсон. За тэгээд тухайн үед одоо ажиллагчаар ороод бидний үеийн одоо яг үеийнгийн Кесэржав, Дорж хөрөө гэсэн дөрвөлээ бадас даргатай өндөр хаан станцид анх улсад тэргүүний станцын шагнал авч хахад манай лавсандар дарга маань одоо та хэдийг ямар ч өөр юун дээр томилохгүйгээр яг дангаар чинь ажиллуулна дөрвөл ингэж одоо энэ станцтай өндөр хаан станцтай ажиллуулна гэж байтлаа л ярдаа дараахнаар нь намайг хөдөө аж ахуйраа чулууныг холбоороо гэх мэтчлэр бид нар ч нөгөөд усны техникч, юуны техникч, хөдөө аж ахуйн техникч гэл тус бүрдээ салбар дотроо яваад ажиллаж ялаа. Ус цагуурын алба байгуулагчны 90 жилийн хойг тохиолдуулан та бүхэнд ойн баярын мэнд хүргэж сайн сайхныг хүсээрээ. Багаж хэмжил зүйн салбар нь хянга шинжилгээнд ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж төхөөрөмжөнд үзлэг, үйлчилгээ, шалгалт, тохируулга хийж хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, цагуурын улсын сүлжээний салбаруудыг мэргэжил арга зүй, технологийн удирдлагаар хангах үндсэн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Тус салбарын анхны ерөнхий технологич инженерээр 2005 оноос ган чимэг тэмлэгдэн хавсран гүйцэтгэж эхэлсэн бөгөөд улмаар даш цэрэн, хэрлэн чимэг, чулуунаар ажиллаж байсан бол 2025 оноос төвшин төгс багаж хэмжил зүйн инженерээр ажиллаж байна. Миний хувьд бол одоо цагуурын байгууллага бол ухаарсан цагаас эхлээд холбоотой байсан байгууллага. Ээж минь цагуурт байсан учраас одоо цагуурын бэндэр өртөөн дээр өсөж торнолоо. За тэгээд сургуулаа төгсөөд хэдийгээр өөр мэргэжлээр сурсан ч гэсэн одоо буцаад л эргээл цагуур дээр ирсэн. Цагуурын байгууллага 2006 онд ажилд ороод сүлжээний оператор, сүлжээний инженер хийж байсан. Одоо бол жилийн өмнөөс хаварга багаж хэмжилтийн инженер гэдэг албан тушаал дээр ажиллаж байна. За Хинтээ аймгийн багаж хэмжилтийн салбар гэдээ ярих юм бол ер нь бол цагуур гэж байгаа бол багаж хэмжилтийн гэж зайлшгүй байгаа. Тэгээд цагуур үүссэн цагаас эхлээл багаж хэмжилтийн салбар үүссэн гэж хэлж болно. Хэн нэгэн тэр багажийг засэлбэж стандартыг нь хангуулж байсан байж таараа. За автомат станц бол 2008 оноос эхлээд өндөрхөн өртөөн дээр QL 50 гэдэг автомат станц анх орж ирсэн байдгийг. Тэгээд түүнээс хойш бол 2014 оноос эхэлж эрчимжээд одоо бол бүх салбар маань 18 салбар нь бүгдээрээ цагуурын автомат станцтай болсон байна. Дээрээс нэмээд тус судлалын 3 харуул дээр автомат станц ажиллаж байна. За цагуурын автомат станцыг одоо ингээд бүх салбарт ингээд анхны одоо Монгол улсад бол анх удаага бүх салбар нь автоматсан газар салбар бол одоо Хинтээ аймаг болсон. Энэ амжилт бол юутай холбоотой гэхээр одоо чулуун даргын маань хичээл зүтгэл санаачлагаар бий болсон байдаг. За жишээ нь ярих юм бол одоо энэ 18 салбарын маань автомат станцын тал хувь нь бол угсарсан одоо даргын энэ тэндээс нийлүүлж угсарсан сэлбэж янзлсан автомат станцууд одоо явж байгаа. Төвөөс хуваарлдаг нь бол одоо Хинтээ аймагт бол илүү хуваарлаад гэсэн байхгүй. Харин одоо байгаа боломжоо ашиглаад энэ бүхнийг одоо автоматжуулж бүрдүүлсэн байдаг юм аа. За бид ганцаараа бас би одоо багажийн ажлыг ингээд хийгээд явна гэж бүтэхгүй юм билээ. Одоо энэ олон салбар байна. Мэдэх чадахгүй юм байна. Тэгээ одоо энэ бусад инженерүүдтэй Магван Сүрэн, Батсангал инженер байна. Тэгээд ган зөрг ахтайгаа ингээд нийлээд ингээд баг болж ингээд ажиллаж энэ салбарыг ингээд авч явдаг да.
1963 онд Зөвлөлт холбоот улсын мэргэжилтэн Монси Хинтээ аймагт инженер техник ажиглагчдыг чадваржуулах мэрэгжүүлэх 14 хоногийн сургалт хийж уг сургалтын үр дүнд станц харуулууд хашаасан ба хашаалаагүй талбайд бэлчээрийн ургамлын үе шатны ажиглалт, ургамлын өндөр ургац хэмжих, хөдөө аж ахуйн цагуурийн ажиглалт хэмжилтийг хийж эхэлсэн нь хөдөө аж ахуйн цагуурийн ажиглалтын үндэс болжээ. За би 1974 онд Дорн дайгийн хөдөө аж ахуйн техникум төгсөөд ус цагуурийн товчоо байхад анх, Лусан дөр даргаыг байхад анх өндөр хай станцад дагалдаа ажиллагчаар орсон. Тэгээд 74 оныхоо 9 сард зоо цагуурийн салбар анх улсад 11 аймагт байгуулагдсан нэг нь манай аймагт байгуулагдаад тэгээ одоо энэ мөрөн суманд багжийн зоо цагуурийнхаа багжаа хөдөлгөж өгөөд одоо энэ өндөр настан буу тандгаа хөдөлгөж өгсөн. За тэгээд зоо цагуурчин бол одоо малын фүндэнд цагуурь ажиглалтыг хийх тийм зорилготой анх байгуулагдсан билээ. За тэгээд энэ мөрөн долгоор хоньны аж ахуйн Баян хотын долгоор өхөр адууны аж ахуй дээр хийжсэн. За тэгээд 74 оноос өндөр цагуурт дагалдаа ажиглагчаас ирээд техник шүртлээ 2010 он үрд нийт цагуурт 36 жил ажиллалаа. Тэгээд 1979 онд Үлзийтийн цагуурын харуулыг анх байгуулад 10 жил ажилласан харуул дээр. Тэгээ эргээд өндөр хай станцтай ирээд өндөр хай станц чинь одоо ерөөсөө бүх үйл ажиллагаа нь гараар явдаг. Голоо хэмжин, өвс ургамлаа хэмжин, чигээ аавна. Одоо чигээ авах чинь нөгөө өрмөн даахгүй. Тэгээд өрмөнийхөө толгоон дээр биднийг сууд эмтээжудаа суулгаад хоёр эрэхтэй нэгээл эргүүлдэг байлаа ш. Тэгжээж нэг хөрс авдаг гэсэн. Тэгээ чиг хөдөө аж ахуй чинь бол одоо ерөөсөө энэ тармил дээр чинь бид бүр энэ сангайчхан тармил хүртэл явж хийн. Тэгэл унаа хөсөг байхгүй. Тэгэл одоо манай Эрдэнэбатар одоо гэсэр дээр чинь дугуун дээр сунтаа явна шүү дээ биднийг. Дугуун дээр сунтаа очиод нөгөө мө чиг авах гээд авч чадахгүй. Тэгээд дээр нь суугаад нөгөө хэд маань эргүүлээд тэгж л авдаг байдаа та. Андаа тэгээд цагуураа хамт орнд бол маш их баярлж явдаг. Би ажлын гараагаан дэсгсэн. Төгсгөлийн цагуурт ийсэн. Тэгэл одоо насны цэцгэрт гасаад явж байна да. Хөдөө аж ахуйн цагуурийн шинжилгээ мэдээлэл нь цагаагаар уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх нөхцөлийг судалж, улмаар тармил болон бэлчээрийн ургамлаас өндөр ургац авах, ашиг шимэгтэй мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэд эрхлэн хөгжүүлэхэд цагаагаарын тохиромжтой нөхцөлийг бүрэн дүүрэн ашиглах, тохиромжгүй нөхцөлийг аль болох бага хохиролтойгоор даван туулахад хөдөө аж ахуйн ажилтан малчин тариаланчдад туслах зорилготой. 2000 оноос цагуур, уур амьсгал, хөдөө аж ахуйн цагуур гэсэн хоёр тусдаа хэсэг болж бүтцийн хувьд өөрчлөлт орсон бөгөөд өдгөө технологич инженерээр уран чимэг, хөдөө аж ахуйн судалгааны инженерээр Батсингэл нар ажиллаж байна. За би 1996 онд Орхон хотын хөдөө аж ахуйн их сургуулийг техник инженерээр төгсөж ирээд Хинтээ аймгийнхаа ус цагуурын албанд тасралтгүй одоо хүртэл ажиллаж байна. 2000 төгсөж ирээд өнөрхөн орчинд ээлжийн техникчээр ажиллаад 2012 оноос хөдөө аж ахуйн цагуурын инженерээр ажиллаж эхэлсэн. Тэгээ манай хөдөө аж ахуйн хөтөлбөрт ажиллана гэх юм бол хортон мэрэгчид буюу мэрэгчдийн ажиглалт, царцааны ажиглалт. Тэгээ 2001 оноос болохоор 20 сумын 81 цэгт бол бэлчээрийн төлөв байдлын ажиглалтыг бол хийж ирсэн. Энэ мэдээллийнхаа үр дүнгээр бид нар малчаад ард иргэдтэй ган зуудын мэдээллийг хүргэдэг. Энэ мэдээллийг ард түмэн малчид засаг захиргааных маань ашиглаж өөрсдийнхөө ахуй амьдралд хэрэгэлдэг байгаа. Тэгээд орон нутгийн бэлчээрийн төлөв байдлын ажиглалтыг жил бүрийн 8 дугаар сарын 2 дугаар 10 хоногт хийгддэг. Энэ ажиглалтыг хийхэд маань орон нутгийн засаг захиргааны байгууллагууд маань манай ажиглагч техникч нартай хамтарч бэлчээрийн төлөв байдлынхаа ажиглалтыг хийж нүүл хаварчдгаа бол эрсдэл багтаа даван туулахад тусалтай үзүүлэхэд бол сум орон нутгийн удирдлагуудаа маш их баярлаж талархаж явдаг. Хөдөө аж ахуйн цагуурийн салбарын хамт олон нь 2000-аас 2023 онуудад улсад 2 дугаар байр.
2024 онд 3 дугаар байр, 2025 онд 4 дугаар байранд шалгарсан амжилттай хамт олон юм аа. Орон нутгийн цагаагаарын урьдчилсан мэдээгээр төр захиргааны байгууллага ард иргэдэд үйлчлэх, 90-ийн агаарын тээврийн цагаагаарын аюулгүй байдлыг хангаж ажиллах салбар нэгжийг байгуулах тухай нам төрийн тогтоол гарсны дагуу 1982 онд урьдчилан мэдээлэх төвчийг байгуулжээ. Намайг анх 1982 онд ажилд ороход тусан дэвш дарахтай ус цагаарын төвчөө маань урьдчилан мэдээлэх өргөтгөл хийгдэж урьдчилан мэдээлэх төвчөө холбоо цангилгаа гэж анх байгуулагдчихлаа. Одоо анхны тавигдчихсан төхөөрөмжүүд болохоор овор хэмжээ ихтэй, дуу чимээтэй 6-аас 7 төрлийн механик төхөөрөмжүүд байсан. За дараагийн үе нь болохоор 1996 онд багц мэдээллийн X25 сүлжээнд холбогдож анх персонал компьютер тавигдчихсан. 2001 онд компьютерийн дотоод сүлжээнд холбогдчихлаа. За Монголын ус цагуурийн бүх станц харуулуудын мэдээг хүлээн авах, дамжуулах, орчны болон үйлчлэлийн зураг хүлээн авах, гадаад орны Новосибирск, Иркутск, Хабаровск, Токио, Бээжин хотуудын цагуурийн төвүүдээс факсимил зургийг хүлээн авч урьдчилан мэдээлэх төвчөөныхөө инженерүүдийг мэдээгээр зургаар ханган ажиллаж эхэлсэн байдаг. За 3 дахь төхөөрөмжийн хувьд бол хиймэл дагуулын сүлжээнд холбогдож сансрын холбооны ВИСАТ системд шилжсэн. Дараагийн төхөөрөмж болох дэлхийн дэвшилт технологи болох шилэн кодын сүлжээнд шилжснээр гэрлийн хурдаар мэдээлэлээ дамжуулж өнөөгийн мэдээллийн асар их орон зайд шилжиж орсон байдаг. Эндээс харахад анх намайг 82 онд орсноос хойш эхэлжсэн холбоо цангилгааны маань ажил тэтгэврт гарахад 2019 онд тэтгэврт гарахад бас өөрчлөгдөж ажилласан маань яг энэ үетэйгээ давтсаж байна. Урьдчилан мэдээлэх салбар нь цагаагаарын байдал ямар байхыг мэдэх гэсэн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж цагаагаарын урьдчилсан мэдээг ашиглах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах байдлаас нь хамааруулан урьдчилсан мэдээ, урьдчилан сэргийлэх мэдээ, сэрэмжлүүлэх мэдээ, анхааруулах мэдээ, зөвлөмж гэсэн хэлбэрүүдээр наривчилсан мэдээ гаргаж байна. Засгийн газрын 2001 оны 101-р тогтоолоор урьдчилан мэдээлэх салбарын өмнө цагаагаарын аюултай болон онц аюултай үзэгдлийг ялгаж сумын нэр зааж өгөх үйл зорилт тавигдсанаа өөрийн аймгийн сумдын цагаагаарын мэдээг наривчлан гаргаж үйлчилж байна. Тус салбарт ахлах синаптик инженер Наран Гэрэн, ээлжийн инженер Мөнх Жаргал, Ямсүрэн, Сугарсүрэн, Гамболт нар ажиллаж байна. За миний бодлохоор 2008 онд Монгол Улсын их сургуулийн физик электроник ангийн цагуурын ангийг төгссөн. За төгссөн жилдээ бол төрлөг нутаг болох Баянгор аймагта синаптик инженерээр ажиллаж байгаад ингээд хантайгаа ханыхаа нутгийг зорж ирээд энэ Хинтээ аймагт 2009 оноос хойш ирж ингээд өдөг болтол ингээд ажилласаар байгаа. За тухайн үед бол анх ирэхдээ бол би секреттэй хүний оронд ажиллаж исэн. Сарнаа цэцэг. Тэгэхээр сарнаа цэцэг ихчийн оронд ажиллаж байхад бол мэдээллийн дэд сангийн зохицуулагч буюу тухайн үед архивын хадгалалт, хамгаалалт, за мөн гигротермал лентүүдийг сканер дэх тийм их ажлыг хүлээн авч биелүүлж байсан. За тухайн үедээ бол бас мөн 2010 онд Должин сурын инженер маань урт хугацааны энэтхийн сургалтанд явснаар мөн надад ээлжин синаптик инженерээр ажиллах юм нөхцөл бүрдсэн. За тэгээд энэ боломжийг бас хангаж өгч исэн бас нээж өгч исэн бас чулуун дарга маань бас бодогдож байна энэ үед. За тэгээд 2017 он хүртэл ээлжин синаптик инженерээр ээлжинд гарч тухайн үедээ бол шавдар инженер, Ононбат инженертэйгээ ахалж за мөн операторууд бас тухайн үед ээлжинд гардаг байсан. Тэгээд тухайн үед 17 он хүртэл ахлах синаптик инженерээр ажиллаж байгаад 17 оноос хойш бол мэдээлэл үйлчилгээний эхэлсэн дараагаар бол ингээд ажиллаад ингээд явж байгаа. За ингээд сүүлийн жилүүдэд манай урьдчилан мэдээлэх салбар бол 2010
9 оноос хойш бол одоо 21 аймгийнхаа бол одоо айргийн 5-аас бас буугаагүй. Тэгэхээр энэ бол одоо ажлын амжилт маань болохоор одоо манай бид бүхний одоо хамт ажиллаж исэн одоо баг хамт болон үе үеийн одоо ахмадууд одоо суурай сайн тавьж өгсөний бас үлгэр жишээ гэж би боддог. Хэнтэй аймгийн урьдчилан мэдээлэх салбар нь улсдаа ажлын үзүүлэлтээрээ 2015, 2020, 2021 онуудад 1-р байна. 2009, 2010, 2018, 2019 онуудад 2-р байна. 2012, 2013, 2014, 2023 онуудад 4-р байна. 2025 онд 5-р байр эзэлсэн амжилттай ажиллаж байна. 1982 онд Хэнтэй аймгийн ус цагуурын товчоонд өргөтгөл хийгдэн 2 давхар шинэ байртай болж урьдчилан мэдээлэх товчоо холбоо заглах 2 шинээр байгуулагдаж холбооны тоног төхөөрөмж суйрлуулан холбооны инженер, техникч, операторч нарыг цагуурын холбооны төвд 45-аас 3 сар хүртэл хугацаагаар сургаж, дадлагжуулан ажиллаж эхэлжээ. Тэгээ анхны холбоо цангилгаанд анх ажилд орж исэн анхны инженер техникийн ажилтнууд бол холбоо цангилгааны анхны инженер их төвшин засварын техникч Элч чулуун, операторууд Алтан Заяа, Пүрүжөв, Алтан Цэцэг нарын хүмүүс ажиллаж илаа. Тэгээд дараалан энэ хугацаанд олон сайхан инженер техникийн ажилтнууд, олон сайхан хүмүүстэй хамт ажиллаж байсан ба баярлж байна. Цагуурын холбоо нь байгаль орчин цагуурын бүх төрлийн ажиглалтын анхан шатны бодит мэдээг цаг хугацаанд нь үнэн зөв төргийн шуурхайг хүлээн авч дамжуулан дэлхийн цагуурын холбооны төвөдтэй мэдээгээ солилцож төрөл бүрийн мэдээ зохиох боломжийг бүрдүүлдэг. Боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд хүргэдэг холбоогүйгээр цагуурын байгууллагыг төсөөлөхин аргагүй салшгүй нэг хэсэг нь болсон чухал салбар билээ. За цуг ажиллаж ирсэн одоо операторууд гэх юм бол Алтан Заяа гэж инх жаргал, Борхуу ах, за Ононбат, за мөн одоо синоптик инженерээр хамт ажиллаж ирсэн Ононбат инженер, Должин Сурын гэж за шагдар инженерүүдтэй бас ингээд эргээд яг энэ ажлын үйл явдал маань бүгд одоо ингээд бүгд л одоо цаг хугацаатай уралдаж цагийн цагтаа за мөн одоо цагаагаар одоо урьдсан мэдээг бол дараа нь зохионо гэсэн ойлголт байдаггүй учраас ард иргэдтэй бас илүү сайн таарцтай мэдээллийг одоо хүргэхийн төлөө бас манай хамт олон баг хамт олон маань бас ингэж ажилласаар ирсэн. Тэгээ одоогийн байдлаар одоо ээлжийн гормонд бол одоо ажиллахаа болсон. Одоо өдрийн ажлын 8 цагаар ингээд манай синоптик инженерүүд ажиллаж байна. (1942 онд Дэлгэр мөрөн, Сэлэнг мөрөн, Орхон, Хараа, Туулгол, Ундрхан чав болсон хотод хэрлэн Бэндэр суманд онон зэрэг 7 голд ус хэмжлийн 8 харуул байгуулагдсанаар гадаргын ус судлалын салбарын үндэс суурь тавигджээ. Ус судлалын салбар нь өөрийн хариуцсан аймаг нутаг дэвсгэрийн хэмжээнд усны төвшин, температур, өнгөрөлт, мөсний зузаан, үзэгдэл, усны хийм болон биологийн чанарыг гол мөрөн, нуур, булгийн гормын ажиглалт хэмжилтийг зохион байгуулж, анхан шатны материалыг боловсруулан, жилийн усны нөөц, урсацыг бодож, эмгэтгэлийг зохион гаргаж, усны шуурхай мэдээлэлээр ард иргэдэд үйлчилж, усны ажиглалт хэмжилтийн сүлжээ, ус судлалын харуулын хөтөлбөрт ажлуудыг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. Ус судлалын салбарын технологич инженерээр Энх Цэцэг, судалгааны инженерээр Баясгалан нар ажиллаж байгаа юм а. 1942 онд Хэрлэн гол дээр анхны ус судлалын харуул байгуулагдсан. Энээс хойш 1983-аас 85 онуудад Хурхын гол, Онон гол, Эгийн гол, Бархын голууд дээр ус судлалын анхан шатны нэгж харуулууд нь байгуулагдаж байгаад 2003 онд Бажийн гол дээр, 2013 онд Онон гол дээр, за 2022 онд Хэрлэн гол дээр Азийн хөгжлийн сан юугийн төслөөр 2 Хэрлэн гол дээр Хэрлэн Баян мөх, Хэрлэн тоон гэсэн харуулууд байгуулагдсан. Нийтдээ ус судлалын 10 харууд ажиллаж эхэлсэн. За 2022-23 оноос нуурын явал судалгааны ажлууд хийгдчихэд Хэнтэй аймгийн томоохон 3 нуур, Гүрмээ нуур, Гүн бүрд нуур, Хөх нуур, Авраг тосон нуурууд дээр судалгааны ажил жилд 2 удаа ингээ хийгдээд энэ жил ингээд 3 дахь жилдээ үргэлжилж явж байна. Энэ судалгааны ажлыг манай судалгааны инженер, Баясгалан инженер маань эхлэн явуулаад бас мөн үе
чулуун дарга маань, детонатор инженер маань ингээд хамтын бүтээлээр бид нар ингээд энэ судалгааны ажлуудыг хийж байсан. Энэ ажил маань ингээд эргээд хийгдээд үргэлжлээд явж байна. За ус судлалын салбарт хийгдсэн томоохон бас нэг ажил бол 2026 оны 3 сараас эхлээд онон гол дээр, хэрлэн гол дээр ус судлалын автомат станцуудыг суурилж эхлэхэд байна. Энэ ондоо бас онон дадлын ононгийн гүүрэн дээр бас автомат станц суурилах ажил бас судалгааныхаа ажил дээр явагдаж байна. Хинтээ аймгийн ус судлалын салбар тогтмол улсдаа үйл ажиллагаагаараа тэргүүлдэг бөгөөд 2024 онд Монгол улсын ус цагуурын албаны 100 жилийн ойгоор олон жил тогтвортой амжилт үзүүлэн ажиллаж салбараа манлайсан тул 100-ны манлай салбараар шалгарч өргөмжлөгдсөн билээ. Ус судлалын салбарын маань энэ амжилттай яваагийн гол алхам бол 25 жилийн сүүлийн 25 жилийн амжилтаар нь 100-ны шилдэг улсын хэмжээнд 136 ус судлалын харуулаас 100-ны шилдэг харуул болох салбар болох ажлын маань их үндэс нь бол анхан шатны нэгжлэр ажиллаж байгаа харуулын ажиглагч мөн техникч нар үеийн инженер техникийн ажилчид. За би нийтийн тагуурт одоо 12 оноос хойш 14-5 жил ингээд тагуурт ингээд ажиллаж байна. Анх тагуурт орохдоо галц жижүүрээр туслах ажиллагаар нь орж илаа. Тэгээ энэ усны салбарт өмнө манай усны одоо энэ усан дээр даваад өрж гэдэг ах байдаг гэсэн. Тэгээд тэтгэвртэй гараад оронд нь би ажлыг хүлээж аваад нийт одоо 4 жил ажиллаж байна. Цагуур орчны шинжилгээний газрын даргын 2009 оны 19 дугаар тушаалаар Хинтээ аймагт агаарын чанарын хяналтын харуул байгуулснаар байгаль орчны шинжилгээний лабораторийн эхлэл тавигдсан бөгөөд улмаар 2012 онд Хинтээ аймгийн ус цагуур орчны шинжилгээний албанд байгаль орчны лаборатори албан ёсоор байгуулагджээ. Тус лаборатори нь агаар гадаргын ус, хөрсний сорьц авч шинжилгээ хийхээс гадна жил бүр 40-оос 50 аж ахуй нэгж уулуурхайн байгууллагуудтай гэрээ байгуулан агаар, ус, хөрс, цацрагийн сорьцод шинжилгээ хийж үр дүнг боловсруулан хүргэж байна. Байгаль орчны лабораторид технологич инженер Ганган Байгал, инженер Шүрэн Чимэг, инженер Тайван нар ажиллаж байгаль орчны хяналт шинжилгээний үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэн ажиллаж байна. За манай байгаль орчны шинжилгээний лабораторийн үндэс суурь нь 1991 онд уул уурхай түшиглэн бор өндөр суманд анхны агаарын чанарын харуул үүсснээр үндэс суурь нь эхэлсэн байгаа. 2009 онд Хинтээ аймгийн Өндөрхөө хотод 2 дахь агаарын чанарын харуул байгуулагдсан. Анхны ажиглагчаар нь бол Эрдэнэ цэцэг гэж хүн ажиллаж байсан. За 2012 онд байгаль орчны шинжилгээний лабораторийн анхны эрхлэгч инженер нь Ганс Увд гэж ажиллаж байсан. Би бол 2012 онд техникчээр анх ажилд орж байсан. За энэ 2026 он хүртэлх түүхэн замлалын хугацаанд манай байгаль орчны шинжилгээний лаборатори нь улсын тэргүүний лаборатори мөн шилдэг салбар гэх мэт түүхэн амжилтууд дурдаад баршгүй. 2016 он 2022 онуудад байгаль орчны шинжилгээний лаборатори нь итгэмжлэгдсэн лаборатори болсон. Одоо мөн 3 дахь итгэмжлэлээ авах гэж байна. За манай байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2025 онд агаарын чанарын автомат харуултай болсон. Бүгд найрамдах Солонгос улсын буцалтгүй тусламжаар автомат 24 цагийн хэмжилтийн автомат харуултай болсон. Мөн хэдхэн хоногийн өмнө 2026 онд 2 дахь автомат харуулаа Хинтээ аймгийн Өндөрхан хотод байгууллаад ажиллаж байна. 예, 안녕하십니까. 헨티 기상청의 90주년을 자, 그러니까 90жилийн төгөөдөж байгаа Хинтээ аймгийн цагуур орчин шинжилгээний газарт баярын төргий. Миний бие бол одоо Хинтээ компани гүйцэтгэх захирлог төслийн удирдагч Ким Хий Жун гэж хүн байна. За тэгэхээр бид нэр одоо Хинтээ аймгийн цагуур орчин шинжилгээний газартай хамтран одоо агаарын бохирдол хэмжигч төслөөр ингээд хамтран ажиллаж байна. За тэгэхээр тус аймагт хэрэгжиж байгаа төслийн өрөөнд хэрэгжиж байгаа агаарын чанар шалгах станц маань 7 үзүүлэлтийг үзүүлж байна. PM10, PM2.5, ESO, NO, CO озон гэсэн 7 үзүүлэлтийг одоо үзэж байгаа юм автомат станц байна.
Тэгээ цаашдаа Хинтээ аймагтай хамтарч ажиллан Хинтээ аймгийн одоо иргэдэг цэвэр агаарт ингээд баярлахын төлөө хамтран ажиллахад бэлэн байна. За одоо 90 жилийн овоо тохиолж байгаа сэтгэлээс одоо баяр мэдчилгээ баяр үргээ. 대선할 수 있도록 지원을 하고 있습니다. 감사합니다. (1982) онд Хинтээ аймагт урьдчилан мэдээлэх товчоо байгуулагдсанаар цэргийн болон иргэний агаарын тээврийн олон төрлийн онгоц нислэг тэргүүдэд өндрийн салхи нэмэд, буудал орчмын урьдчилсан мэд, суултын урьдчилсан мэд, угталтын урьдчилсан мэд, районы урьдчилсан мэд, нислэгийн замын агаарын мэдээгээр ханган үйлчилж эхэлсэн юм а. Онцгой болон тусгай үргийн нислэгт үйлчлэхээс гадна сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын бүс нутгийн хувьд хувийн нислэгүүдэд үйлчлэх тоо нэмэгдэж байна. Нисгийн цагуурийн салбарт инженер Бямсүрэн, мөнх жаргал, сугар сүрэн, техникч Сарнай цэцэг нар нислэгийн цагуурийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэйгээр ажиллаж байна. Нислэгийн цагуур маань гэх юм бол их үүрэг хариуцлагатай Хинтээ аймгийн нутаг дэвсгэрийг болон одоо дамжин өнгөрж байгаа онгоцонд цаг агаарын болон өрсөлдөн мэдээгээр үйлчилдэг. За синоптик инженерийн хувьд гэх юм бол нислэгийн цагуур маань цаг нартай уралдаж ажилладаг. Нисгийн онгоцонд үйлчлэхийн тулд нисгийн эрх авдаг. Энэ маань болохоор нисгийн цагуурийн төв дээр 3 жил тутамдаа эрхээ сэргээгээд сунгаад явдаг. Тэгээд манай синоптик инженерийн хувьд гэх юм бол 3 инженер нисгийн эрхтэй, 1 бодит мэдээний техникчтэй ингэж ажиллаж байна. За синоптик инженерүүдийн хувьд гэх юм бол цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг бас заавар зөвлөгөө өгөн чиглүүлэн ажилладаг байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ганц сөжилтөнд нэрвдэж буй бүс нутгийн байгаль орчин тогтвортой төлөв байдлыг дэмжих зорилгоор Монгол Улсын засгийн газрын 2007 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд тундас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулах хөдөлгөөнд экспедиц Хинтээ аймагт 2008 онд байгуулагдлаа. 2009 онд отор тэжээлийн бус нутаг Хэрлэн Баян-Улаанд голлон үйл ажиллагаа явуулах зорилгоор хүнс хөдөө аж ахуйн яамны хөрөнгө оруулалтаар 2 дахь экспедиц байгуулагдсан байна. Цаг агаарт зориудаар нөлөөснөөр байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ганц сөжилтөнд нэрвдэж буй бүс нутгийн байгаль орчин тогтвортой төлөв байдлыг дэмжих, байгалийн гамшиг үзэгдлээс уучсан сэргийлэх, ой хэрийн төмөр унтраахад дэмжлэг үзүүлэх, гадаргын усны нөөцийг тэтгэх, хөрсний чийг нэмэгдүүлснээр тармил болон бэлчээрийн ургамлын ургалтыг сайжруулах зэрэг олон эерэг нөлөөтэй байна. Хинтээ аймгийн ус цагуур орчны шинжилгээний төвийн дэргэдэх цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицэд ерөнхий инженер Эрдэнэбаатар, техникч инженер Ганцзөрөг нар ажиллаж байна. Ер нь альва ажил үйл ажил бол тухайн одоо салбарын бие бүрэлдэхүүн тэнд ажиллаж байгаа ажилтаа албаа агчдаас маш их хамааралтай байдаг. Манай экспедиц одоо 2008 оноос хойш ажилласан үеийн бүрэлдэхүүн одоо хариуцлагатай маш ажилтаа чадварлаг ийм хамт олон бүрдсэн учраас бид амжилттай ажилласаар ирлээ. За бид одоо экспедицийн үйл ажиллагааг одоо өргөжүүлж үйл ажиллагаагаа улам одоо чанартай хийхэд тулд тухайн үеийн одоо инженер техникийн ажилтнууд манай албаны дарга бид одоо хамтарч олон ажил зохион байгуулж хийж ирсний нэг нь бол одоо тунцны дархлалтын мэдээллийг бид нар одоо наривчилж хэмжих зорилгоор ус цагуурын сүлжээгүй суурин газрууд ялангуяа одоо Баян утаг, Мөрөн, Бэрх, Бороондор, Дахилх тусган, Галшир сумын Баянбаатар баригдын төвүүд дээр тунц хэмжигч, идэвхтэй ажиглагч ажиллуулж тэдний мэдээллийг хүлээж авч бид нар одоо үйл ажиллагаагаа бас дүгэн зэгнэхэд нэлээд төлөвлөгөө ашиглаж ирсэн. Хожим нь техник технологийн шинжилэл хийгдэж бид нар Балдан Бэрээвийн хийд Ононгийн халуун аршаанд автомат хор хэмжээр ховоо станцыг байршуулж мэдээг нь ашиглаж ялаа. За энэ ялдамд одоо бид нар бас шинэ санаачлаг дэвшүүлж цаг агаарт зөрүүдэд нөлөөлөх үйл ажиллагааны
шуурхай үйл ажиллагааг хангаж одоо манай албаны дарга агсан Чулуун даргын маань санаачлагаар автомашин дээрээс пуужин хөргөх ийм одоо суур бэлдэж ажиллаж ялаа. Тухайн үед тэр суурийг одоо улсын хэмжээнд хүлээн зөвшөөрдөггүй байсан ч бид одоо цагуур орчны шилгээний газрын удирдлагуудад төсөл тавьж манай энийг одоо арга зүйн зөвлөлөөр оруулаад баталгаажуулдаг гэж гисэн боловч баталгаажуулж өгдөггүй. Бид одоо үндсэндээ нэг утгаараа бол бараг холгоон замаар бид тэр үйл ажиллагаанд ашиглаж ирсэн. Цагаагаас зөрүүдэнд нөлөөлөх үйл ажиллагаа ер нь пуужин тэгээд одоо ер нь газрын генератор гэсэн одоо үндсэндээ Монгол улсад бол хоёр аргаар үйл ажиллагаа явуулж байгаа. Газрын генераторыг бүгдээр хятад улсаас 20 хэдэн сая төгрөг худалдаа авдаг манай орон нутгийн Монгол улсын төсөв хөрөнгө мөнгө төгрөгийн байдлаас болоод одоо хүрэлцээ багтаа байдаг гэснийг манай Чулуун дарга санаачилж өөрсдөө бага уурын газрын генератор хийж 2 генератор хийж тэрнгээрээ бид бас үйл ажиллагаа явуулж тунс нэмэгдүүлэх үйл ажиллагаа нэлээд үр дүнтэй ач холбогдолтой тийм тоног төхөөрөмжөөр ажиллаж байсан юм түүхтэй. Одоо ч бид нар тэрхүү генераторыг ашиглаж байгаа. 2016 оноос бид нар алсын зайны удирдлагаар пуужин өрх үйл ажиллагаагаа удирдах эхэлсэн. Одоо бид нар бол нэг 20 м уцад дэлгээд гүйдэг байсныг ойрлс одоо алсын зайнаас удирддаг тийм удирдлагаар манай Чулуун дарга санаачилж бид нар анх удаа ашиглаж улсад энэхүү одоо арга маань нэгтэрч өнөөдрийн хүртэл одоо бид бас ашигласаар явж байгаа ийм ололттой ажлууд манай салбарт нэлээдгүй бий. 2026 оноос бид нар одоо Starlink ашиглаж холбоо барьж байна. Бидний үйл ажиллагаа одоо иргэний нисэх одоо аюулгүй ажиллагааг хангах зорилгоор заашгүй одоо иргэний нислэгээс зөвшөөрөл авдаг. Энэхүү зөвшөөрлийг авахд бид нар харилцаа холбоо сүлжээ их муутай байдаг байсныг одоо орчин цагийн Starlink гэдэг багцаар шийдсэн одоо маш их даваа тал болж байгаа. Ингээ миний ярьж байгаа энэ саяхан хийсэн бүтээсэн энэ холбоо энэ бүх юм бол одоо цагаагаар зөрөөдөө нөлөөлөх үйл ажиллагааны төргийн шуурхай аюулгүй ажиллах боломжийг бүрдүүлсэн ийм ажлууд гэж ойлгож болох юм аа. Тэгээ би 2000 онд таны хүсэлтээр над хүсэлт тавьж цагуурын албанд анх усны харуул албанд манай энэ усны инженер мэргэжилтэй тэгээд надад санал болгож усны харуул хийхгүй юм. Ингэж би анх энэ сайхан байгууллагын хамт олон донд орж ажилласан. Тэгээ 2012 онд ард таарын машин орж ирэхэд ард таарын техник жолоочоор энэ хүний удирдлаганд ажиллаж байна. Энэ сайхан хамт олонтой хамт жаргал зовлонгоо хаваалцаж сайхан явсан олон сайхан дурсамж байдаг юм аа. Цагаагаарт зөрөөдөр нөлөөлөх экспедицийн хамт олон тогтмол улсдаа үйл ажиллагаагаараа тэргүүлдэг бөгөөд 7 удаа оны тэргүүний салбар, 2 удаа улсын тэргүүний салбар болж 2024 онд Монгол улсад ус цагуурын алба үүсгэгдсэний 100 жилийн ойгоор 100-ны манлай салбараар шалгарч өргөмжлөгдсөн юм аа. Хинтээ аймгийн ус цагуур орчны шинжилгээний төвийн өндөр настан ахмад ус цагуурчид 2014 онд Чингис хотноо хуран чуулж, хуран шим ахмадын холбоог байгуулсан төвтэй. Тухайн үед 26 өндөр настан ахмад цагуурчид байснаас 19 нь хуралд оролцож, хуран шим ахмадын холбоо хэмээх нэрийг өгч, даргаар Данаажавын Даримаг, орлогч дарга бөгөөд санхүүчээр Афган цэрэнгийн должин сүрэнг томилж, удирдах зөвлөлийн гишүүдээр Сэрэтрийн цэрэн дулам, Гэндэнгийн цэвгжав, Баяр мөнхийн хэрлэн чимэг нарыг сонгож байжээ. Эдүгээ 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хуран шим ахмадын холбоо 53 гишүүнтэй өнөр өтгөн аль болоод байна. 12 жилийн хугацаанд ахмадын холбооны даргаар
Данаа Жовын Дарима 7 жил, Балдан Чүлтмийн Алтан Заяа 5 жил ажилласан бол 2026 оны 5 сараас эхлэн Дандин Сүрэнгийн ариун туяа ажиллаж байна. 2026 оны 4 сараас Гавьяаныхаа амралтанд суугаад Хорон Шим ахмадын холбооныхаа тэргүүлэгчээр ажиллаж байна. За манай Хорон Шимийн ахмадын холбоо маань 53 ахмадтай. 2019 онд ахмадын холбооны маань 5 жилийнхаа ойг дадал суманд очиж нэгдүгээр сайхан тэмдэглэсэн. 2024 онд 10 жилийнхаа ойг тэмдэглэсэн ийм түүхэн амжилттай явж байгаа холбоо байгаа. Хорон Шим ахмадын холбоон санхүүгийн хувьд бэхжиж, гишүүдийнхээ жаргал золог хуваацаас гадна байгууллага хамт олонныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Үг сургаалаа хайрлаж, зөвлөн тусалдаг холбоо болон ажиллаж байна. Манай гишүүдийн дотроос төрийн дэд чагнал хөдөлмөрийн Гавьяаны улаан түгэн одонгоор шагнагдсан 2 ахмад, алтан гадас одонгоор шагнагдсан 20 ахмад, хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдсан 20 ахмад, салбарын дэд чагнал байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр бүх ахмадууд мөн шагнагдсан байгаа нь бидний бахархал юм аа. Хинтээ аймгийн улс цагуурийн байгууллагын хамт олон ажил хөдөлмөрийнхөө зэрэгцээ урлаг уран сайхны авьяасаараа үеийн арга хэмжээ уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож байгууллагынхаа соёлыг бүтээж ирсэн баялаг түүхтэй. Бинтер станцын ахмад ажилтан ардын авьяастан бүжигчин Нансалмаа өнөөдөр ч бүжгийн урлагаар идэвхтэй хичээлж уран чадвараа тайзнаа үзүүлсээр байгаа бол оргил өртөөний техникч профессорын ардын авьяастан улсын тэргүүний уран сайханч цол хүртэж салбарын урлагийн үйл ажиллагаанд олон жил манлайлан оролцжээ. 1990 онд Аграа цагуурийн станцын инженер тогтох жавын санаачилгаар байгуулагдсан Хорон Шим хөнгөө хөгжмийн хамтлаг нь байгууллагын уран сайхны ажилд шинэ өнгө нэмсэн юм а. Тус хамтлаг Аяны шууд, Ханийн дуу зэрэг бүтээлийг тоглож байгууллагын соёл урлагийн үйл ажиллагаанд үнэтэй хүн нэмэр оруулсан байдаг. Урлагийн өвийг уран бүтээлээр үлдээсэн хүмүүс ч болов. Байцаагч инженер асан Бадарчин, Эх нутаг ажил мэргэжлийн тухай олон шүлэг найруулга төрүүлсэн бол ус цагуурийн төвчөөний дарга асан Нусан Дөрчин зохиосон Тэнгэрлэг гүйцэд цагуурч адуу Ахмад цагуурч Нансалмаагийн шүлгээр бүтээсэн мөнхийн харуул дуун өнөөдөр ч ус цагуурчдын дунд эгшгэлсээр байна. 2014 онд Монгол улсад ус цагуурийн салбар үүсч үзсний 90 жилийн өн баярын тоглолтод Хинтээ аймгийн ус цагуурийн байгууллагын ажилтан албан хаагчид дуу, бүжиг, хамтлаг бүжгийн төрлөөр амжилттай оролцсон бол 2016 онд ус цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 50 жилийн өн тоглолтод мөн өөрсдийн авьяас чадвараа төлөвлөсөн юм. Хинтээ аймагт ус цагуурийн алба үүсэж үзсний 80 жилийн өн баярын концерт нь байгууллагын хамт олонны эв нэгдлийг илэрхийлсэн онцлог арга хэмжээ болсон бөгөөд тухайн үеийн дарга Лувсан гомбын чулуун, Алтан намар дууг дан найралтай хамтрандуулж баярын хамгийн тод дурсамжийн нэгийг бүтээсэн нь өнөөдөр ч хамт олонны ярианд үлдсэн байдаг. Үндэсний урлагийг хөгжүүлэх чиглэлээр санаачлаг гарган эмэгтэй ажилтнууд ядгын хамтлаг байгуулж үйлдвэрчний эвлэлийн урлагийн наадамд оролцсон нь тухайн үедээ онцлог үйл явдал болсон байна. Сүүлийн жилүүдэд ч энэ уламжил үргэлжилсээр ус цагуурийн салбарын 95 жилийн ой зориулан хан Хинтээ уул мэндийг дүрсжүүлэн бүтээж 100 жилийн өн хүрээнд ус цагуурчдын сүлд дуу Тэнгэр улсын харуул дууны улсын уралдаанд амжилттай оролцсон дэд байр эзэлжээ. Өнгөрсөн хугацаанд Хинтээ аймгийн ус цагуурийн байгууллагаас дуучин, бүжигчин, хөгжимчин, яруу найрагч, урлагийн олон авьяастан төрөн гарсан бөгөөд тэдний бүтээл оролцоод байгууллагын хамт олонны эв нэгдэл байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм а. Үеийн ажилтан албан хаагчид цагаагарын ямар ч нөхцөлд үүргээ нэр төртөө гүйцэтгэхийн зэрэгцээ спортын талбарт ч өөрсдийн авьяас чадвар, уруухан, тэсвэр төвчээрийг сорин өрсөлдөж байгууллагынхаа нэрийг олонтоо дуусгасаар иржээ.
1970-ад оноос эхэлсэн Хинтээ аймгийн ус цагуурын байгууллагын баг хамт олон аймаг хотын аврах шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол оролцож 1977 онд аймгийн сагсан бөмбөгийн аврагын мөнгөн медаль, 1984 онд аврагын алтан медаль хүртэж байлаа. Үүний дараа 1985-86 онуудад Ундрахайн хотын аврагаар дараалан шалгарч байгууллагын спортын уламжлалыг шин түвшинд хүргэсэн юм а. 1988 онд аймгийн хөл бөмбөгийн аврагын мөнгөн медаль, 1990 онд спорт явган аяллаа аймгийн авраг, 1991 онд Ундрахайн хотын хөл бөмбөгийн аврагын мөнгөн медаль хүртсэн нь тухайн үеийн хамт олонны эмнэгдэл спортын өндөр ур чадварыг илтгэдэг. За ажлаар арга шалтгаан нь болохоор тэр үед нэг аймгийн идэвхжүүдийн аврагын сагсан бөмбөгийн тэмцээн болж исэн. Миний багын найз Энхтэйвэн гэдэг цагуурт ажиллаж байсан учраас манай байгууллагын нэр дээр баг болж орохоо манай тоглохоо гэхээр тэдний багт цагуурын багийн нэр дээр орж тоглоод бид нар амжилттай оролцож 2 дугаар байранд дараад аймгийн аврах шалгалт идэвхжүүдийн тэмцээнд 1983 онд Ундрахайн хотын авраг, 1984 онд аймгийн авраг, тэгээд бусад баяр ёслолын тэмцээнүүдэд тогтмол 1-2 дугаар байранд эзэлж исэн. Манай багт спортын мастер Өлзий Бат, Аюулчны Болдбаатар, спортын мастер Баатар болдог олон сайн залуучууд хамт тоглож исэн. Манай багийн спортоор ийм амжилт гаргаж исэн. Тэгээд мөн хөлбөмбөгийн спорт Оюнбаатар инженер доктор манай төгсч ирснээр усны доктор төгсч ирснээр Оюнбаатар хөлбөмбөгийн баг бүрдүүлж бид хэд 91 онд Ундрахайн хотын авраг тэгээд дараа нь аймгийн аврах шалгалт тэмцээнд Бэрхийн багийн дараа аймгийн аврагаар 2 дугаар байранд орж исэн. Ийм амжилтуудыг эзэлж исэн. Манайд ширээний теннис бас их хөгжсөн. Теннисээр инх сайхан гэж идэвхжүүдийн улсын аваргын хөрөл медальтай охин манайд ажилтнаар орсноос хойш аймгийн аврагт 2 удаа дөрвөлж бүсийн тэмцээнд 84, 85 онуудад 85 онуудад зүүн бүсийн аврах шалгалт тэмцээнд амжилттай оролцож исэн юутай. Тэгээд хамгийн гол нь бид хэд одоо тэр үедээ бол байгууллагатай бооцоотой урилгаар хамтарч холбооны байгууллага, нийсэх бодол, барилга өгсөлтийн конторын багуудтай халз тэмцээн их зохиодог байсан. Бид нэр халз тэмцээн зохиохдоо бол шатар, теннис, ганцаарчилсан, холимог хос гэж өөртөөхөө даваа байдлыг дээр бас гол нь толгуурлаж байгууллагын тэмцээн явж, бооцоо тэмцээн явах бол халз тэмцээн явуулж хагаад хөгжөөнд буухай, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг спортоор байгууллага хоорондын тэмцээн болж дандаа бооцоогоо авч ясан юмчлалтыг үзүүлж исэн. Энэ уламжлал шин зуунд ч тасраагүй. 2017-2022 онуудад зүүн бүсийн спортын аврах шалгаруулах тэмцээнд дараалан тэргуун байр эзэлж 2024 онд Монгол улсад ус цагуурын байгууллага үүсэж үзсний 100 жилийн өн улсын тэмцээнд сагсан бөмбөгийн аврагаар шалгарсан нь үе үеийн тамирчдын хөдөлмөрийн үргэлжлэл болсон бахархалт амжилт билээ. Энэ амжилтын ард зөвхөн багийн ялалт бус спортын олон төрлөөр өндөр амжилт гаргасан үе үеийн шилдэг тамирчид бий. Волейболын спортын мастер Гүрцэрэнгийн оюун бэлэг, буудлага, волейбол, сагсан бөмбөг, цавны спортоор амжилт гаргасан Гонгор жавын жавхлан, сагсан бөмбөг, ширээний теннис, зүүн бүсийн медальт тамирчин Балжин нэмийн баяраа, буудлагын спортын 1-р зэрэгтэй Лувсан гомбын чулуун, Ловсмын алтан туяа, буудлагын спортын амжилтаараа танигдсан Дамдын сүрэнгийн ариун туяа, Чин сүхийн 7-р сүрэн нар нь байгууллагынхаа нэрийг олон тэмцээнд өндөртөрвжээ. 1990 онд аймгийн аврах шалгаруулах буудлага спортын тэмцээнд төрүүлээд за бүсээсээ шалгараад улсад яваад ингээд буудлага спортын 2-р зэрэгтэй болсон. Дараа нь одоо даарцаар хичээллээд бас чамгүй амжилт үзүүлсэн ийм амжилттай байна. Мөн шаган харва, цуваа харва, даамаар амжилт гаргасан Сүхбаатарын Совдбаатар, улсын аврах сагсан бөмбөгчин Баяр сайхны Уганбаяр, үндэсний бүх дартс, бадминтон, дугуйн спортоор амжилттай өрсөлдсөн Батбэхийн Давааны, үндэсний сурын аймгийн Тод Харваач, Базар дээрийн Бадам сүрэн, дартсын спортоор олон улсын хэмжээнд өндөр амжилт үзүүлж буй ганц огтын бямс сүрэн нар өнөө цагийн бахархал болсоор байна. За манай байгууллагын залуучдын хувьд гэх юм бол сагсан бөмбөг, дартс, волейбол, ширээний теннис гэдэг чөлөө цагаараа спортоор хичээлдэг.
Тэгээд бас бид 2024 онд цагуурын түүх 100 жилийн ойгоор Сагсан бомбын төрөл багаараа алтан медаль авч ирсэн. Тэгээд миний хувьд гэх юм бол өөрөө MVP авч ирсэн. Түүнчлэн байгууллагын ахмад ажилтан Тэшүүрийн спортын мастер Цэвэндэр Жимүн хоёр олон 10 жилийн турш өлийн спортын улсын аварга мастеруудын тэмцээнд тогтмол төрүүлэн спортод нас хязгаар биш хүсэл тэмүүлэл хамгийн чухал гэдгийг өөрийн амжилтаар батлан харуулсаар байна. Эдгээр амжилт бол зөвхөн медаль, өргөмжлөлийн тухай биш. Энэ бол хамтын хүч, нөхөрлөлийн үнц нь бие бэлтэр, оюун санаагаа хөгжүүлсэн үе үеийн ус цагуурчдын бахархал юм аа. За сайн байцгаана уу? Хинтээ аймгийн хүнс үдэ аж ахуй газрын дарга Одхүү байна. За манай хүнс үдэ аж ахуйн гол чиглэл болох мал аж ахуй газрын чухал үүрэг гүйцэтгэх ус цагуурын орчлон жилийн газрын хамт олон та бүхэндээ түүх хэдэн жилийн ой баярын мэндийг хүргэе. За хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд цаг агаарын бодит болон урьдчилсан зэрэгдэх мэдээ, бүс нутгийн амьсгалын гормын мэдээг цаг алдалгүй технологийн дэвшилгээ ажиглан түргэн шуурхай хүргэж салбарын хүний нөөц болон үйлдвэрлэлийн бүтээмжид үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажилладаг Хинтээ аймгийн ус цагуур орчин шинжилгээний газрын хамт олондоо мөн үе үеийн цаг уурч та бүхэндээ түүхт 90 жилийн баярын мэндийг хүргье. Та бүхэндээ ажлын амжилт, аз жаргал, сайн бүхнийг хүсэн өрөөё. За Хинтээ аймагт ус цагуур орчны шинжилгээний төв байгуулагдсны түүхт 90 жилийн одоо энэ 2026 оны 8 дугаар сард одоо 5-аас 6-ны өдрүүдэд тохиож байна. Тэгээд байгаль орчны салбар, ус цагуур орчны шинжилгээний алба бол бид бүхэн бол одоо бас нэг салбарт энэ байгаль орчны салбарт хамтарч ажилладаг ийм байгууллагууд байгаа. Тэгээд түүхтэн өдөр нь удахгүй тохиох гэж байгаатай холбогдуулаад Хинтээ аймгийн ус цагуур орчны шинжилгээний төвд ажиллаж исэн үеийн удирдлагууд, инженер техникийн ажилчид, албаа агчдад бүгдд нь бас энэ түүхтэн баярын мэндийг хүргье. Тэгээ бүгдээрээ баяраа сайхан тэмдэглээрэй гэж байгаль орчин Хинтээ аймгийн байгаль орчны газрын албаагчдын нэрийн өмнөөс бас баярын мэндчлэгээ дэвшүүлж байна. Та бүхэн сайхан баярлаарай. Цагуурын байгууллага нь манай байгаль орчны салбарын ууган байгууллагуудын нэг. Тэгээд ус болон байгаль орчны төлөө нэгэн зорилгын доор бид нар ингээд хамтарч ажилладаг. За усны нөөцийг хамгаалах одоо зөв зохистой ашиглах нь цагуурын одоо байгууллагын үнэн зөв мэдээ одоо суурь дататай ашиггүй холбоотой байдаг. Ингээд та бүхний маань мэрэгжлийн ур чадвар нь ус байгаль орчны салбарын хөгжил одоо салбарын мэрэгчлэнүүд бидний суурь судалгааны мэдээлэл болдог. Дээрээс нь ард иргэдийн аюулгүй амьдрал үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн байдаг. Иймд та бүхэндээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ Хинтээ аймагт ус цагуурын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн баярын мэндийг Хэрлэн голын сав газрын захиргааны хамт олонны зүгээс төвшүүлж байна. За цаг агаарын сэргэлэг мэдээллийг хүргэх цагуурын өөрчлөлтөд холбогдуулаад ган зууд үер ус байгалийн аяр сүзэглүүд хэвэн тохиолддог. Энэ зүйл дээр онцгой байдлын байгууллага, цагуурын байгууллага маань хамтарч ажиллаж энэ мэдээллийг хүргэх, сэргэлүүлэх ажлыг иргэдэд сурчлах ажлуудыг хамтарч маш сайн зохион байгуулж ажиллаж байгаа. Энэ утгаараа Хинтээ аймаг цагуурын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн тохиож байна. Ингээд үеийн ахмадууд одоо ажиллаж байгаа албан хаагчдад 90 жилийн баярын мэнд төрүүлж эрүүл энх аз жаргал ажлын амжилтыг хүсэн өрөөё. Хинтээ аймгийн ус цагуур орчны шинжилгээний төв байгуулагдаж хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан эрхэм үндэтэй улсад хүчин зүтгэж ирсэн үе үеийн ус цагуурчид ажилтан албан хаагч та бүхэндээ баярын мэндийг өргөн дэвшүүлье. Тус төвийн хамт олонны бүтээл хөдөлмөр, хоримтлуулсан мэдлэг, техник технологийн шинжилгээг гардан хийж нутагшуулсан туршлага нь манай улсын цагуурын хөгжлийн өнгийг тодорхойлж ирсэн. Та бүхний дундаас салбартаа хүндлэгдсэн шилдэг инженер, зохион бүтээгч, эрдэмтэн, менежер, хөдөлмөрийн аваргууд олноор төрөн гарсныг онцлон хэлэх учиртай. Дэлхийн цагуурын байгууллагын мэдээллээр сүүлийн 50 жилийн хугацаанд цаг агаартай холбоотой гамшигын үзэгдлийн тоо 5 дахин өссөн боловч эрт сэрэмжлүүлгийн үр дүнд хүний амнаас хохирох эрсдэл 3 дахин буурчээ. Энэ үзүүлэлт бол дэлхийн нийтээр ажиглалт хэмжилтэд цаг наргүй гүйцэтгэж ирсэн эгэл жирийн цаг уурчид
ажиглагчдын хөлөмрийн үр дүн зүтгэлийн тоон илэрхийлэл юм а. Та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Өнөөдөр дэлхийн цагуурын албад уламжилт ажиглалт, урьдчилсан мэдээ боловсруулах тогтолцооноос өгөгдөл суурилсан шийдвэр гаргалтыг дэмжигч, эрт сэрэмжлүүлэгт зохицуулчлалын үзүүлэгч болон шинжлэгдэж байна. Хиймэл дагуул, Доплерийн радар, автомат ажиглалтын станцаас юмсын интернет, хиймэл оюун ухаан, машин сургалт, суперкомпьютер, их хөгжлийн технологи руу хурдцтай шилжиж цагуурын шинжилгээ ухаанд шинэ боломжийг нээсээр байна. Ирэх он жилүүдэд энэхүү хөгжил, өөрчлөлтийн тэргуун игнэнд манай улс тэр дундаа Хинтээ аймгийн ус цагуур орчны шинжилгээний төвийнхэн маань бат зогсож, салбарын шинжилэл, хөгжил, шинжилгээ ухааны олдыг нутагшуулсан сайн туршлагын түүчэнд болсоор байхыг та бүхэндээ хүсэн өрөө. Төр төмний төлөөх цагуурчдын эрхэм үйлс үргэлж өргөжин батчиж байхын үлзэтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. 90 жилийн түүх гэдэг бол зөвхөн он цагийн дараалал бус. Өдөр бүрийн ажиглалт, тасралтгүй хэмжилт, үнэн хөдөлмөрөөр бүтсэн үнэт өв билээ. Хинтээ аймгийн ус цагуурын байгууллагын түүхийг бүтээсэн үеийн удирдлага инженер техникийн ажилтан ажиглагч нийт хамт олонны хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр тус байгууллага орчин үеийн техник технологид тулгуурласан мэргэжлийн өндөр чадамжтай хамт олон болон хөгжиж байна. Өнгөрсөн хугацаанд тэнгэрийн төлөв, усны нөөц, байгаль орчны өөрчлөлтийг тасралтгүй ажиглаж, ард иргэдийнхээ аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Өвгдөс уламжилсан мэдлэг, Ахмад үеийн туршлага, залуу үеийн шин санаачлага нэгдэн ус цагуурын албаны хөгжил үргэлжилсээр байна. Та бүхэндээ 90 жилийн ан баярын мэнд хүргэе.